Үнэхээр одоо ерөнхий сайд бол хэнд хариуцлага тооцохоо бол үнэхээр мэдэхгүй байна. За жишээтэй яри Дундгуй аймгийн засаг дарга болон Дундгуй аймгийн удирдлага бол төсвийг бол үнэхээр захиран зарцуулахдаа хулгайн одоо гараад дүрж байна. За энэ нэг жишээ нь Дундгуй аймаг бол 90 тэрбумын жилийн төсөвтэй. Энэ 90 тэрбумын одоо төсвийн 41 тэрбум дээр аудитын дүгнэлт хариуцлагагүй хандсан байна. Төсвийн хулгай орсон байна гэд аудитын дүгнэлт гарцсан байна. Энэ хүнээ хамгийн түрүүнд огцруулах ёстой үстэй. Гэтэл ажиллаа хийж байгаа Баян Улгийн аймгийн засаг даргыг сайн хийснийхэн төлөө огцруулсан нь энэ бол үнэхээр байгаа оноогүй та үнэхээр ажиллаа одоо хийж чадж байгаа юм уу? Танд одоо доор одоо мэдээлэл өгч байгаа энэ хүмүүс чинь ямар мэдээлэл өгд юм бэ? За ганцхан жишээ хэлье л да. Дундгуй аймагт хог шатаа үйлдвэр байгуулж байгаа юм байна. 8.6 тэрбумын одоо асуудал яригдж байна. За энэ 5 сарын 10-наас 6 сарын 20-ны хооронд одоо энэ бүх тендерүүд зарлагдаж дуусах ёстой. Энэ хугацаанд энэ тендерийг зарлаагүй 7 сарын сүүлээр одоо сонгон шалгаруулах компанийг өөрийн дур мэдэн өөрийн хамаарал бүхий одоо компанийг сонгон шалгаруулсан байна. За мөн аудитын дүгнэлтээр энэ дээр бол зөвшөөрөл гарсан. За дээрээс нь байгаль орчин одоо хог шатаагаад дулаан цахилгаан үйлдвэрлэнгээ сайхан одоо ковертой ярьж байгаа боловч байгаль орчны үнэлгээн дээр энэ бол байгаль орчинд хор нөлөөтэй гэсэн ийм одоо дүгнэлт гарсан байна. Гэтэл яг ийм тодорхой аудитын дүгнэлт гарсан ийм аймагуудаа, ийм аймгийн засаг дарга нартаа хариуцлага тооцохгүй юм уу? Учир нь ерөнхий сайдаа